Mr. Wanchafu, I'm from Mongolia, representing BYD in Mongolia. Nice to meet you, sir. Thank you. Бостоор ирчлээ. За мэдээж Бээжин авто шоу дээр ирсэн чи яаж BYD-ийн дилер байж BYD-ийнхаа шоурум руу орохгүй гараа явчих вэ? Тэгсэн үнэхээр том компани бол том л байдаг юм байна. Энд чи нөгөө нэг газар очихоор нэг жижиг ингээд бүгдүүд зас тэр чигээр нэг павильон тэр чигээр энэ зөвхөн BYD. Тэгээд мангар азтай. Сая ингээд явж байсан чи бүр хүмүүс ингээд хуйлралтаа юу болоод байгааг нь мэддэхгүй гэсэн чинь харин нөгөө ван гэдэг нөгөө BYD-г үүсгэн байгуулсан шермен ч өөрөө энд явж шин. Тэр сэргэлэнтэй очиос гар мараа барьчлаа. Тэгсэн чинь хятад бүр гайхаад хүү та яаж сая гар ойртдгүй шүү дээ. Хамгаалагч нь ойртдохгүй байсан эхлээд. Тэр би машин суугаар нөгөө тангаар бол Монголоос ирлэгсэн. Nice to meet you гэж байна. Одоо нэг өсөндөө боостойгоо гар барьчлаа гэсэн үг шүү дээ. Хамгийн том боостойгоо. За тэгээд одоо инфлюенсерүүд энэ хараа одоо ингээд ажиллаа гэдэг одоо манай хамтрагч нар гэсэн үг те. Одоо тэгээд ягаад энэ зөвхөн инфлюенсерүүд байгаад гэсэн энэ шоун дээр өчтөр өнөөдөр зөвхөн медиагийнх нь. За энэ чи бүр асар том шоу болж байгаа юм байна. Тэгээд зөвхөн өнөөдөр пабликийг хаацсан зөвхөн медиа гэхэд медиа нь 23 мянган хүн. Өөрөсөлн. Одоо ингээд харж байгаа бол дандаа инфлюенсерүүд те бүгдээ ажиллаа хийгээд ингээд байж байна. За тэгээд одоо яг тэгээд ингээд сектор энэ те. Тэр нь бол одоо фанчин баав гэдэг одоо бидний нөгөө ярьж занснаар нөгөө Leopard бидний оруулж өгдөг 5 8 7 бүгдээрээ байж байна. Тэнд Янгуаныхан байж байгаа шиг байна. Тэгсэн энд яаж ингэж эхлээд нэг машин үзүүлэх юм. Хамгийн лагийгаад үзүүлдэг шүү дээ. Тэгсэн C-Line 06. Энэ чинь хамгийн лагийгаа үзүүлж байгаа. Энэ машин хаана вэ гэж манай шоурум дээр яармаг дээр байж байгаа шүү манай. Тэгээ яг янз янзэл машин байна. За энд бол одоо энэ талаар гоё харагдаж байна ш. Хятадч яг нэг юм айгу дуртай л та. Одоо манай хүүхдүүд ч гэсэн хүүхдүүд ч бид нар ч өөрөө багтааш энэ киног чиг үздэг байлаа шүү дээ. Үкүн гэдэг үү те. За энэгээр ингээд гоё чимцэн. Энд чинь сайн нөгөө компьютерийн тоглоом шүү дээ. Нодлон жил билүү нээлттэй хийсэн бүр бүүн болсон. Одоо ингээд бүр хүн болгоны энэгээр тоглоод одоо хоёрдугаар ангиж хийж байгаа гэдэг юм яриад идэв. Одоо ингээд янз янзаар гоё чимцэн байж байна. Надад тэнд нэг машин айгүй гоё таалагдчих. Тийш очиж идвэл одоо энэ машины индастриал гэдэг чинь бүр асар хөгжсөн. Тэгээ хамгийн гол нь би ч одоо ингээд Швейцарт хамгийн анх нэг авто шоу үзэж ирсэн. 9 жилийн өмнө Токиод одоо Токио авто мотор шоу гэдэг. Тэгэхэд бол нэг ч хятад машин байгаагүй шүү дээ. Швейцар дээр бүр байгаагүй. Токиогийн шоунд ярьж байгаагүй. Ганц хоёр байлгүй байгаагүй. Бараг байгаагүй баха. Тэгэхэд одоо энэ шоурумын 70% нь хятад машин. Тэгээ инглиэд хөгжсөн байна. Тэгээ яг тухайн үедээ би ч нөгөө өөрөө орд суугаад ямар гоё юм бэ гэж сүлсээ гойжуулаад гараа явдаг байлаа шүү дээ. Одоо би Жинжоу гэд хот байдаг юм байна. Тэнд бол одоо ингээд BYD-ийн асар том автодром байгуулсан. Тэн дээр очиж унж үзэх болцоо нэгдээд байгаа байхгүй юу? Тэгээ хэдүүлээ бас тийшээгээ явъя. Яг бид нар өөрсдөө Монголынхаа нөхцөлд таарах учраас одоо нөгөө Leopard 5, Leopard 7, Leopard 8, Yanguan 8 амиг бол оруулж ирдэг. Одоо ингээд нөгөө хотын зориултыг хүртэл байгаа байхгүй тий. Одоо энэ чинь формула гэж нэрлэдэг гинэ бүр гачин гоё уралдааны машин шин хүртэл хийцэн тий. Яг манайхын логог нэг тайлбарлчих. Одоо энэ чинь нөгөө фанчин баав гэдэг хятадын өөрсдийнх нь зах зээл дээр ийм логотоо гаргаад байгаа шүү дээ. Бид нар өөрсдөө нөгөө дилерээс авч байгаа учраас Монголын зах зээл дээр яг энэ логотоо гараад байгаа. Тэгээд нодлон жилээс эхлээд BYD-ийн экспортоо хийгээд эхэлсэн. Ялангуяа Leopard 5, Leopard 7, 8-д. Тэд нар нь болохоор Denza гэдэг нэрээр гарч байгаа шүү. Одоо тэр лого байна. Олон улсын зах зээл дээр болохоор тийм бөөрөнхий логотоо гарч байгаа шүү манайхаа. За одоо олон улсын зах зээл дээр гансан дариудаад бүүн болж байгаа гиндэ BYD ч бол нэрээ. Яг одоо нэг видеон дээр хэдүүлээ ингээл нөгөө машин тэр ингээд дээшгээ өсөж байгааг ингээд харахаар нэг яг видеон дээр тийм сайн харагддаггүй байхгүй юу? Яг энэ дээр одоо 45 градус гэж энэ шүү дээ манайгаа. Бүр аимшиг харагдаж байгаа үстэй тий. 45 градус гэж одоо энэ улс тараад байгаа байхгүй тий. Тэгээ ийшээ л одоо ингээл 5 маань өгсөндөө. Гэтэ одоо үзүүлэхгүй байгаа даа шүү. Гэтэ би ч маргааш өөрөө нөгөө автодром дээр очих юм чи айгүй л ингэж үсч магадгүй. Энэ би одоо түрүү орж ирээд энэ Leopard 5 шинэ модель гарцсан болов гэсэн чинь тонголцсон байгаа нэг нэ. Ингэж гоё тоног авч ирсэн манайхаараа. Одоо манайх чинь зүгээр Leopard 5, Leopard 8, 7 мод бүгдээр зөндөө авчихсан. Ингэж гоё тонголж болж шүү энэ. Энэ бүр гачин гоё тоног хийсэн байх шүү. Энэ обууд, энэ мин бол нэр үнэхээр гоё хийсэн байх шүү. Ингээ урдлаа. Энд ч бас нэг ямар Японууд их зүгээд идэг юм а. Ямар тойл гэдэг үлээ те. Энийг хийсэн байж байна. Тэгээ энэ урдлын энэ нүүр мөр энэ гүбэр бол үнэхээр гоё тоног авсан байх шүү. Шал өөр болоо явцсан шүү энэ бол. За тасхаа болчих. Миний муу онжсэн энэ байж л. Хүү тэр нөгөө юу вэ шүү.
Хүү энийг би бүр нэг үзье гэж бодоод ирсэн. Одоо нөгөө production machine гэж ярьдаг шүү дээ, тэ. Production machine дээр дэлхийн хамгийн хурдан машин бол Bugatti байсан байхгүй юу? Сая энэ юу юус гэдэг баха? BYD-гийн Yanguan юу юус гэдэг машин Bugatti гэвдсэн шүү дээ. Хурдаараа. За яг дэлхийн рекордыг бол ер нь бол Bugatti Chiron гэдэг манайх бүгдээрээ мэднэ, тэ. 490 км тэ одоо цагт хурдсан юм байна л да. Тэгсэн энэ хэд хурдсан гэж 496. Bugatti давсан байгаа хөө. Нэг хоёрд одоо энэ 659 15 дойл гэж байж байна те. Энэ Nürburg гэдэг Германы трак байдаг юм байна. Nürburg гэдэг Германы энэ трак дээр Формулад нэг уралддаг байсан. Ахта одоо болцсон юм байна. Яга болцсон гэсэн чинь нөгөө огцом мэрэгэлтэй бас их тийм эвгүй зам гинэ. Одоо тэнд юу болдог гэхээр одоо нөгөө жолоочрын ур чадвар тэгээд одоо нөгөө тест мэс хийдэг юм байна л да. Тэгсэн тэрийг бүтэн 7 минутанд дотор тойрсон. Одоо нөгөө Жинжоу хотод энэ байж магадгүй. Энийг одоо за унж үзнэ гэж худлаа яриад байх уу? Дэлхийн хамгийн урд машин. За нөгөө газар усны явуугч гэдэг байгаа шүү дээ. Газар усны явуугч те. Нууран дотор 30 минут сэлнэ гэдэг байгаа шүү дээ, те. Манайхан чи энэ чинь манай компани хоёрыг оруулсан шүү. Хоёрыг оруулаад зардсан. Энэ Yanguan U7 гэдэг энэ бас сонирхолтой машин байна. Нөгөө соронзон амарч заатар гэдэг байдаг шүү дээ. Амаржин одоо бид нар тэгж яриа сурцсан. Production line одоо тэр яг зүгээр нэг ганц хоёр машин хийдэг гэсэн бол одоо ингээд production line дээр энийг хийж байгаа байхгүй юу? Тэгээд соронзон амарч заатартай болчоор юугаар амар болж ирэхээр одоо бид нар нэг зүгээр өгсдөг шат биш үү те? Шатаар ингээд тэр нэг видео бэлтгэнд байгаа юм да үзүүлгийг бодоо. Дээшгээ ингээд усж байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр л тэгшин зам дээр явж байгаа юм шиг явж байна. За одоо нэг соронзон амарч заатар гэхээр одоо нэг бусдаасаа үгээр илүү ядгаатай малгаатай гэж асууж магадгүй л те. Тэгвэл жишээлбэл одоо энэ урдлын дугуй хагарлаа гэсэн тохиолдолд 3 дугуун дээр ачаалаа аваад энэ дугуй хагасныг юусэн мэдрэхгүйгээр тэгээ явуулж байгаа байхгүй тий. Тийм технологи энэ хаалга маалга өөрөө онгоод байгаа юм уу яг та. Ийм хөрхөө авах хөгтөж авлаа да. Вау. За Бээжингээс гараад нэг цаг 30 минутын сүйдээ Жэнжоу гэдэг хотод хүрээд ирлээ. За Жэнжоу гэдэг хот бол бас их том хот шүү. Энд чинь бүр үүхтүүхийг харсан чинь 3600 жилийн үүхтүүхтэй хэдтийн бас эртний хотуудын нэг. За энд 11 сая хүн амьдардаг. За хятадтай 11 дордог тий. Сонд 11 сая 11 дордог тий. Тим хот юм байна. За тэгээ юугээрээ бас алдартай гэсэн чинь эндээс ерөөсөө ингээ нөгөө 100 км яваад Сүн гэдэг хятадын 5 алдартай уулынх нэг нь байдаг юм байна. А тэр Сүн гэдэг уул юугээрээ алдартай гэхээр одоо бидний нөгөө сайн мэд Shaolin Kung Fu-гийн эхлэл одоо тэндээс үүссэн гэсэн Shaolin Kung Fu манай хүмүүс шууд мэдчихсэн. Тим алдартай хотод хүрээд ирлээ. Би одоо агуудаад ирж байна. За энд ирсэн зорилго маань мэдээж алдарт BYD. За BYD-гийн нодлон жилийн 8 сараас энд асар том гоё юм тест драйв хийдэг одоо автодром гэх юм уу юу гэх юм те ийм байгуулсан. Тэгээ энэ бол одоо хятад бүүн болж байгаа юм байна. Тэгээ бид хоёр энэний педэтийг авах гээд авч чадахгүй. Тэгээд за яста Монголоор супер инфлюенсер ирж байгаа гэж худлаа хэлж байгаа. Худлаач авахтай бас одоо тэгээд бас үнний ортол юм чинь. Тэгсэн бид хоёр зориулаад одоо энэ ч нөгөө хүмүүсээ нэг 11 цагаас авдаг юм байна л да. Тэгвэл таяр яг одоо пилот угаасаа дууссан байгаа. Ядж иж нөгөө 5 сарын 1-ээс эдний баяр нь эхэлчихэж байгаа юм байна. Тэгээ битүү байгаа юм байна. Тэгсэн чинь зөвхөн бит хоёр зориулаад таяр түл их сүрээд иргээд 9 таяр бүрсгээд авъя гэдэг. Одоо тавга анзарч байгаа бол зөвхөн бит хоёр. Өөр хинч байхгүй. Тэгээ одоо ингээд тест драйв хийх гээд энд хүрэлцэн ирээд байна. За ингээд шоурумд н ороод ирсэн чинь яа энэ юу юус гээд энэ бүр энийг унах уу? Унж магадгүй те. Ядаж суух байдгүй те. Та орж суу гинэ. Хаалга маалга яагаад байгаа юм бэ те. Вау. За энэ таларчжээ. Баба. Ямар юм чи баг хөвтөж байгаа юм шиг үү шүү дээ. Камерын юутай юм ба шүү дээ. Тэгээ энэ дэлгэцлийн эмчээ ямар гоё хийгдсэн юм. Энэ ороод идэж. Ийм дэлгэцүүд анхудаа л үзлээ юм нарийн хуурт дэлгэцтэй. За энэ бол одоо яа. Бүх юм тааруулаад бүх юм зур шууд автомат босоод ирлээ зүгээр. За энэ тасчихжээ. Гарья яаж гардаг юм болоо? Бүжгэлдэг машин байсан байж тээ бас дээрээс нь ёо. Оо за. Оо алт юм байна. Хүү. За. Да.
минутын шоу үзүүлчих юм байна л та. Энд чинь тэгээ бас юу гэж шүү. Одоо нөгөө 23 онд Super Factory гэдэг шинээр үйлдвэр байгуулсан юм байна. Тэгээ одоо яг энэ үйлдвэрд одоо Монголд бид нар оруулж байгаа нөө Leopard 5, Leopard 8 юм уу гэж унгасдаг юм ба шүү дээ. Ваа энэ хаалга нь бүр ингэж дээш онгодог юм ба шүү дээ. Миний нэг түрүүн би мэдэхгүй нэг жоох онгодлогчод дундуур нь гарах гэдээс ингэж онгод юм ба шүү дээ. Бүгдээрээ хамтдаа явж тоглолцгоё. Би бүр албаар тэгж хэлмээр санагдаад байна. Тоглолцгоё. Энэ томчуудын тоглоомын газар юм ааш тий. За энэ чинь ингээ бассейн бэлтсэн байна. За анхудаа л тийм машин сууж үзэх гэж байна. Би барих уу гэсэн чинь үгүй та хажуу суучих гинэ. За тэгвэл яха дроноор биччихье гэж хэлчихлээ. За окей, let's go. Зэ алдарт Янгван 8 гэдэг машин дараа суучлаа. Би ч өөрөө яха Монголд ирснийг нь бол унж үзчихлээсэн л та. А гэтээ ус руу л орж үзээгүй. Вау. Ой. бүр дээгүүр ороод ирдэж дууссан. Вау. За энэ бол still lifetime experience байх шүү. За дараагийн тест элсэн манхан. Энэ бол 45 градус байх шүү. Ахаад янгуанаар явах юм биш үү? Ready. Let's go. Let's do it. Cool. зураг мураг авахгүй юу. Амар санаагийнхаа зураг мургийг авахгүй. Их хон түн дээр гараад ирчихлээ. Ямар хурдан гараад ирвэ чи юу вэ? Ийм амар бол мангар хурдан гарч ирж байна шүү. Йоо. Ямар амар юм бэ? Нэрээ бас тасарсан машин юм байна дөө. За одоо бой. За одоо ингээд дараагийн газараа хүрээд ирлээ. 3 юм байгаа юм байна. Нэг нь тэр энд болохоор одоо бид нар дрифт гэж яриа сурцсан те. Дрифт хийж үзүүлнэ гэж байна. Нөгөөх нь энд слалом гэж байгаа юм байна. А тэрний цаана айс одоо яг ингээд мөснөөр явж байгаа юм шиг тийм байдалтай үзүүлнэ. Тэгээ яг эхлээд нөгөө мэрэгчлийн жолооч нь дрифт яаж хийдгийг үзүүлдэг. Дараа нь та өөрөө бас дрифт хийхэд үзэж болно гинэ. Тэгээ дараа нь хоёр машин ингээд зэрэг дрифтлэн гинэ. Оо тэгээд наачаа болсонгүй та биш гинэ. Two машин баатал гэдэг байгаа юм те. Айгуул би нэг нь очиж бүргээ хайчихсан. Та явж үзье. Nice. Мангар ойрхон явж хоёр хоорондоо. Тэгсэн дээр ингээд дугуй харагдаад юм байна. Yeah, nice. Good, super. Okay. He is front, we are rear. Okay. За манай урд гараад бид нар ардталт нь явъя гинэ. Echo tour. Yes. Oh, nice. This бүр гоё харагдчихсэн. Мангар явах явж шүү. Хоёр машин яг мөрөгчих гээд байгаа юм шиг ингэж явж шүү. Харахгүй. Би ярих гэсэн чинь таа чадахгүй гэсэн үний юм байна. За одоо би ганцаараа яваад үзье. Okay. Now. Here? No, here. Free? Yeah. Free. Drift the mode? Yes, and agree. Agree. Good. And here, we can... Oh, okay, now it's okay? No. Okay. Just a moment. Okay. 10分钟开始，因为是9点10分才开始。 Okay, sir, you must... 1个半小时来上的话，我们至少可以带他们玩到10点40。 Power? Yes, okay. Right? Yeah, keep power. Oh, too small. Small, yeah? Yeah. Okay, good. We need more power. Yeah. Yeah, very good. We can drift. And the left. Power. And turn right. Keep it. Power. Power. More power. More power. Yeah, keep. Turn right. Nice. Yeah, keep. Very good. Yeah. Very nice. Oh, you can cut it. 10位老师，我们在第一组出发区越野区。
Now it's okay, right? Very good. Wow, good driver. That's good. Very good. Wow. Very nice. Now I feel this. I really feel this. Good. Thank you. Тийм амар биш юм байна хөөе. Яг нэг тэр feeling яг өрүүлийнхаа яг feeling гэж мэдэх хэрэгтэй юм байна л да. Yeah, sure. I will try. Yes. Энэ зөв юм байна. Энэ нэг мөсийг симуляц хийж байгаагаар ингээ бэлтсэн юм байна. Тэгээ яг тэнд тэр хоёр шарыг өнгөрөнгүүд автоматар ардлын хоёр дуугийг чинь ингээ цогхох юм байна. Тэнгүүд машин өөрөө далигаал тэгээ тэрэн дээр далиасан тохиолдолд яаж одоо реакшн үзүүлэх үү гэдгийг л шалгаж байгаа юм байна л да. Яваад үзье чадах нь үгүй юу? Try 40 the first time and then very good. За та бүхэн анзаарч байгаа бол одоо энэ том автодром дээр зөвхөн бит хоёр өөр хинч байхгүй. Тэгээ би түрүү андууссан юм байна. Би энэ хүмүүсээ 11 цагаас авдгийн бит хоёрын ингээ наан эртэрээрээ 9 цаг дээрээ гэдэг чинь үгүй юм байна. 5 сарын 11-ээс хойш авах гэж байгаа юм байна. Юу гэсэн үг вэ те? Бүтэн өдөр бит хоёр хоёулах найд байгаа байхгүй те. За одоо слалом нэг өөр яхан. Тэгээ мэрэгчлээ жолооч амар явах байхаа. Үзээд хэлээ. Окей. Ready. Уу! Ёо! Уу! Уу! Брейк! Уу! Үхлээ! Яа! Ой! Үхлээ! Яа! Уу! Вау! Яа! 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 Be careful. Яа! Here. Wait. Уу! Yeah. Ёо! Уралдааны машин ийм байд. Ёо! Яг өгөх юм биш энэ балах So гэж. you can fast. Yeah, it's crazy. Okay. Now you drive. Yeah, I will try it, but not like this fast. You Yeah. can do it. Yeah, you think so? За 이게 every man ой. Уралдааны машин гэдэг чинь ийм байд юм байна. Түнж мань мэт юм бол энэ ажууд инээд юм байна зүгээр. Yeah, well done. What do you think? Very good? You think so? Намайг амар сайн байна шүү дээ гэдэг. Зүгээр явуулаад байгаа юм болоо. One more? За. Бараг цаг хэмжих хэрэгтэй юм байна да. Тийм үү? Much better. It's much better, right? Улам сайжраад байна. Юу н та уралдаан ч болчихсон юм шүү гинэ. За нөгөө Бээжин авто шоун дээр одоо дэлхийн хамгийн хурдан машин. Одоо энэ ч нөгөө тэр Германы алдарт тойрог дээр аваачаад нөгөө Bugatti Chiron'ы хурдыг одоо эвдсэн машин байгаа байхгүй за. Тэгээ дэлхийн хамгийн хурдан машин сууж үзэх гэж байна одоо. Дараа нь өөрөө барьж магадгүй юм шиг байна шүү. Эхлээд нэг айжуухан тойрог явна гэж байна. Дараа нь хурдан явж үзүүлнэ гэж байна. Амар юм болох нь тэ. Actually here? Okay, here. Then my turn. Yeah, sure. Good. Oh, only. Bye. Bye. За эхлээд нөгөө трактора ингээд танилцах нэг тойрог. Total is 1.7 kilometers. 1.7. 1.7 км гэж байна. And 9 turns, 4 left turns and 5 right turns. Okay. And then
main straight is 550 meters. Вау. За ингээд шулуун замаар 550 нэг 5 3 ийшээ эргэлт 4 5 ийшээ эргэлт гээд тэмх юм байт юм байна. 1.7 км. 知道是超凶吗？ ийм зам байна да. 超凶请讲。 Okay, so Оо яа. this is the main За straight. одоо ингээд яг юу руу харж байгаа юм шиг харж байна да. Формула F1 явж байгаа юм шиг л. Go гэдэг юм дээр л явж очиж байна да. Here, okay. Yep. Here. Breaking point. Yeah, breaking point again. Yeah. Саламын дээр бичиж байна. Энэ ус нэг өөр нэг гэж болж болтол юм. Окей. So we gonna start from Окей. За одоо хурдан явж үзүүлье гэж байна. Би гол нь милийн хараа явчих. Хэд болох нь? Okay, good. Ready. 3, Yes. 1. Фүү. Яа, авшигаа сандал руу ууцгөр гээд нисдгээ байж та. 100 одоо яг энэ дээр болохоор 170 195 дээр торомсож байна. 195 дээр торомсож гээд нилээн сайн гიშгээд яа энэ ажиж бол алдсан юм байна дөө. Хүү. Яа ёстой. Толгой ирэл авд юм байна шүү. Хүү. Унчих гээд байгаа юм шиг ямар эвгүй харагддаг юм байна чи. Йоо. Тасарч ин дөө. Эргэлтэл 100 та эргээд байгаа байш. Яа. Амар юм байна чи. Яг гараанаас ингээд гарсан чинь шууд танк гэд нуруу харагч байгаа ингээд цогч шít. Тэгж хурдан гарч шít. Амар юм байна. За манайха дэлхийн хамгийн хурдан машиныг унахаар жолоодлон дээр суухан дээ. За энд бол одоо 90 хүний хувьд бол одоо жаргал шүү дээ. Яа. First slow, right? Or I can Yeah, sure. just feel this track, right? Yeah. За эхлээд нэг жоох айж жоохон тойроод нөгөө юугаа харчихъя гээд. Окей. Окей. За эхлээд нэг айж жоохон тойроод юм банаха. Юу тэгээ танилцаах. Өрөөл мөрөөлийнхаа мэдрэмж. Оо шууд ингээд юунаас хоёр хажуудлаас нь сандал цав гэдэг ингэж шүү дээ. Онгоцны юу шиг л. Ийшээгээ ирэхээр энэ талаас нь хавчаад, ийшээгээ ирэхээр нөгөө талаас нь хавчаад байгаа юм байна шүү дээ. Ямар гоё юм бэ энэ. Вау. That's cool. За жоохон яг яваад гээ. Одоо эндээс ингээд ногоон гэрлэр ингээд шууд 550 м. Сая эндээс бол манай хүмүүс шууд 195 хүртэл энүүхэн зайд ингэж хурдж ирлээ. Би дараа нь одоо хэд хүртэл. Одоо би яг зүгээр ингээд л ингээ явах 102 байгаа байхгүй тий. Энэ одоо ингээд хамгийн ихний break point энэ дээр ингээд торомсоод арж эхлээрэй гэсэн. Хурдтай явж байгаа тохиолдол шүү дээ. Би одоо гайгүй явж байгаа учраас. Тэгээ эн чинь эргэн. Айлхаар ийшээгээ ингэж нөгөө юуруугаа дарж ирэх юм байлаа. Ингэж эргэн. Тэгээ ийшээгээ ингэж яваад энд очиод тийшээгээ налж иргэн. За энэ ирээд ингээд торомсоо гიშгэж эхэлнэ. Гэтэ нэг тийм хурдтай гიშгэж болохгүй. Аль болохоор нөгөө айж жоохон гიშгэх гэсэн үг. Ийшээгээ ирэхээр ингэн, ийшээгээ ирэхээр ингэн. Окей. Keep braking. Keep braking.
Can you stop here? Yeah, just park. There. Ah, so park, okay. Just stop there. Ah, Press here? on the- Here? Yeah, here is okay. Okay, we will change. You want to try? Yeah. Okay. Yeah, super. Really nice experience. It's a really lifetime experience. Wow, it's crazy. Then push up. Cool. Thank you. My friends now. His turn. 자, come on. 저 толгой молгоо иргэсэн ингэж бууж ирж штэ. Эвэр юм бэ. Яг манай хүн бол шууд тэндээс эхлээл 195 хүргэсэн. Би бас 185 хүргэлээ. Тэгээ намайг бол бас ирээдүйдээ дажгүй жолооч болохоор байшгүй гэж шүү. Okay, no. Now it's your turn. Come on. Амар гоё юм байна. Намайг бол одоо бас их тийм ирээдүйдээ гоё мундаг жолооч болж магадгүй юм байна гэсэн яг мэдээж өнгөрөөж л байгаа хэлтэй те. Гэтэ гоё юм байна манайхаа. За BYD бол одоо үнэхээр тасарсан юм байна. Тэр статистикийн тоо харахаар нийт дэлхийд борлогдож байгаа хятадын машины одоо хэмжээ нь 34% төрсөн. Одоо энийгээ ерөөсө 2-3 жилийн дотор 50 төгрөг гэж үний юм байна. Дэлхийн одоо хамгийн хурдан машиныг үзүүлэлтээрээ Германы тэр тойрог дээр гүйцэсэн машиныг өнөөдөр унж үзлээ. Супер байлаа. BYD-гийн хамгийн том босстой гар барьж үзлээ. Хамгийн хурдан машиныг унж үзлээ. Илсээр явлаа, мөсөөр явлаа. Энээс илүү жаргал гэж байх уу? Эр хүний жаргалч ерөөсөө энэ шүү дээ манайхаа. За дараагийн влог хүртэл баяртай манайх. Full good гэдэг энэ одоо хэсэг яг л нэг миний сонирхоод байдаг ретро загвар ингэсэн мөртөө идэж орчин машин шүү. Одоо нэг алдартай Volkswagen-ийн жишээлүүд ийм болгоцсон байгаа байхгүй тий. Янз бүрийн гоё luxury тэгсэн мөртлөө дизайнууд яг дээр үеийнхаараа одоо энэ Chrysler Chrysler бол одоо ингэ гоё өөрчлөлт бүр орчин үеийг болгочиход байгаа байхгүй тий. Бүх юм нь орчин үеих. Гачин гоё хийж байгаа байхгүй тий. За мотоцикл зоцикл бол нэр бүр үнэхээр тасарчжээ. Фүү. Яа. Энэ минь одоо яагаад байгаа юм бэ? Одоо манайх ч нөгөө мотоциклийн айгүй олон клубүүд бий болцгоодсон. Жил болгон одоо талын салхи гэдэг гоё фестивал болдог. За тэр мөрөн дээр бол одоо чи энтриг ингээд унаад очих юм бол нэрээ вау нэрээ. Үнэхээр гоё. Фүү, nice та. Йоо, энэ одоо бүр манай мотоциклын ганхаа тааны мотоцикл аваад манай клуб нэгдээчээ гэл. Манай тэгшээ мэгшээ байнга л тэгдэг юм. Юу нэг ийм мотоцикл аваад нэгдүүл нэгдэхэр юм байна. Энд нөгөө нэг Easy Ride лөө. Нэг кино байдаг юм Америкийн. Яг тэрний мотоцикл энд байгаа байхгүй юу? Oh sorry. Sorry. Энэ шүү дээ. Easy Ride гэд. За энэ бол одоо Чинко утгаараа Easy Ride чинь бол одоо Энийг арднаа ч та. Энэ бол одоо хохмоо толгоо арга ясмасаар хийсэн байгаа байхгүй. За манай клубийнхаа энд ийм гоё юм байж шүү манайхаа. Ир сонирхоод энэ ч худалдсан шүү дээ бас тэгээд. Өө энэ одоо энэ одоо ингээд ретро загвартай тэгсэн мөртлөө бүх юм нь орчин. Дотроо гоё дэлгэс мэлэгцтэй тий. Мотор нь л ихэл ийм аим мотор байж шүү дээ. За энэ гоё хэсэг байна. 200 юу нэ? Лямбай. Бээжин хотод China Auto Show гэдэг 2026 гэдэг үзэсгэлэн дээр хүрэлцэн ирлээ. Тэгээ иргэсэн шалтгаан маань мэдээж одоо хятадын алдартай Great Wall Motors гэдэг компани урилгаар ирсэн. Ер нь бол энэ чинь 380 мянган квадрат метр дээр 1000 гаруй компанийнхаа оролцож байгаа бүр асар том шоу болж байгаа юм байна. Хуучин бол Beijing Auto Show гэдэг байсан юм байна. Одоо энэ жилээс эхлээд China Auto Show болсон юм байна. Тэгэд жилдээ 2 жил нэг удаа болдог. Гэхдээ дараа жил нь болохоор Шанхайд одоо явчихдаг юм байна. Ингээд сөөлжөө явчихдаг. Ийм шоун дээр хүрэлцэн ирлээ. Тэгээд дөнгөж орж ирж байна. Тэгээд яг мэдээж Great Wall Motors-ийн маань өрсөн юм чинь Great Wall Motors-ийнхаа павильонд хүрээд ирлээ. Үнэхээр том компани бол том компани байдаг юм байна. Тэр чигээр нь одоо энэ жигүүрийн баруун жигүүр нь тэр чигээр нь Great Wall Motors-ийн авсан байна. Юу ч байгаа даа. Сайн ороод ирсэн чинь мотоциклж байж байгаа шиг. За тэгээд жижиг тэргүүд байна. Манайхан илүү нөгөө хаваал те HUC-г би хаваалын бүх загварыг тавхандаа би танилцуулж ирсэн. Сүүлдээ танк 500, танк 300, танк 700 гэх бүгдийг танилцуулж санаж байгаа. Тэгээ энэ би нэг онцлог энэ нөгөө одоо энэ яг машины нөгөө гэрлүүч нь нэг бол цагаан, нэг бол улаан, нэг бол шар байдаг шүү дээ.
Одоо ингээд ногоон гэрлүүд орж ирээд байгаа байхгүй юу. За энэ ногоон гэрэл одоо ингээд толон дээрээч байдгийн зарим машинуудын нь урдаач байгаад байгаа. Ягаад ороод ирсэн гэхээр нэг өсөнтэй ийм гэрэлтэй бол энэ машин өөрөө өөрийгөө бариа явна л гэсэн үг. Тэгээ чи нөгөө нэг өөрөө өөрийгөө бариа явцдаг технологи одоо ингээд бүр амар болоод байна шүү дээ. Тэрийг юугаар мэдчихэх вэ? Нэг ногоон гэрлээр мэднэ. Хоёрт одоо нэг дуваа сохор гэж би нэр өгчөөд байгаа. Дээрээ нэг ийм энэ чинь бүгдийг харж байгаа энэ камер байж байгаа шүү дээ. Өө энэ нэр ямар гоё өнгөтэй танк вэ? Дахиад нөгөө ногоон гэрэлтэй. Дахиад ногоон гэрэлтэй, ном ногоон өнгөтэй. Яг би нөгөө та бүхэндээ хаваалтай танк бүгдийг танилцуулж учраас энэ шоунд дээр тэр машинд ийм машин гэж танилцуулах нь илүү ч байх гэж бодож байна. Ер нь бол анх би энэ машин танилцуулж эхлэхэд бол анх би хаваал H9-оор эхэлжсэн шүү дээ. Та бүхэн тэрнээс хойш би одоо Монголд орж ирж байгаа бүгд машинуудыг ерөөхдөө бас танилцуулсан баг. Тэгээ олон жил хаваалынхаа одоо манай Бадрал гэдэг Бадрал зүйтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Тэмчүүднээс ганх бахыгаа бас энэ гоё шоунд өрсөн баг гэж бодож байна. Тэгээ энэ чинь ганцын шоу биш юм чинь би маргааш эндээс яваад үйлдвэр үйлзнэ гэж байгаа. За бүр ингээд цаашаа яваад тест драйв хийн гэж байгаа. Оффроуд тест драйв хийн гэж байгаа. Тэгээ сая ингээд энэ үйлчлэнгээр ингээд яваад харж байхад нэг юм бодогдлоо. Одоо би 9 жилийн өмнө Токио авто шоунд дээр очиж байхад бараг хятад машин бараг байгаагүй дээ. Тэгэхэд өнөөдөр энэ 1000 гаруй одоо компани ингээд оролцож байгаа энэ шоуны 70% нь яг мэдээж Бээжинд болж байгаа л да. Гисэн хитэж 70% нь хятад машин байгаа даахгүй дээ. Тэгээ ер нь яг нь хятад машин чинь ингэж хувааж болох юм байна. Ийшээ гэвэ. Энэ айгүй том арга хэмжээ бүр ингээд супер том арга хэмжээ болох гэж байгаа шиг байна. Энэ нэг H4 гэдэг юм а форма танилцуулаад байгаа шиг байна те. Одоо нэг батарей нь яагаад голдоо байх хэвээр тэгэж хийснээр юу давуу талтай мал гэдэг бүх юма тайлбарж байгаа шиг байна. Би тэгж ойлголоо. Тэгээд ер нь яг нэг хятадын машины зах зээлийг нэг 3 сегментэд хуваагаад байна. Улс их. За улс их гэхээр одоо жишээд бол байк те одоо нэг Бээжингийнх чинь байк гэж ирдэг, сайк гэж байдаг шиг санагдаад байна те. Ингээд улсын хэд байгаа. А дээрэс нь 100% байгаа. Хувийнх дээр нь болохоор одоо энэ Great Wall Motors орж байна. За манай BYD орж байна. А гурав дахь нь болохоор стартап гэдэг. Одоо Zikr ч байдаг юм уу, Neon ч гэдэг юм уу. Стартапаас ус ингээд амжилттай явж байгаа компаниуд байна. А гэтээ дийлэнх нь зайлуул ингээд жил боллоо л тэгэл одоо те дампуурдаг ч юм уу, бүтлгүүддэг ч юм уу. Одоо яа стартап болгоо стартапус тэгжийллийн дундаас ч ингээд шилмнүүдэн дэшгээ гарч ирж байгаа даахгүй. Ер нь энэ хятадын зах зээл дээр ганц хятадын биш те. Дэлхийн зах зээл дээр ялангуяа оффроуд тал дээр бол одоо яг энэ BYD юу хоёр хаваал хоорондоос амар өрсөлдөж байгаа юм байна. Би ч өөрөө BYD-ийн Бадрал маань хаваад гэтээ өрсөлдөөн бол маш сайн. Өрсөлдөөнөөс хэн хождгоо гэхээр хэрэглэгч хожно. Нэг нь гоё шин юм технологи гэдэг, нөгөөх нь тэрийг давах гал ингээд тэгэл энэ өрсөлдөөн дундаас ч бид нар хожоод байгаа байхгүй юу. Нөгөө миний анх танилцуулж ирсэн хаваал H9 ч одоо ийм болцсон ба шүү дээ. Ийм төвшөнтэй хүрсэн байгаа байхгүй юу. Яа, энэний мөнгө бол одоо нэрэ бүр гачин гоё хийж. Оффроудыг бол үнэхээр Great Wall Motors бол эзэлсэн юм байна уу? Анх ингээд хятад машин танилцуулж байхад манайх хятадууд хизээ ер нь машин хийж чаддаг байсан юм байсан. Хятад машин муу зуу чанаргүй гэл одоо ч тэр эргэлзээнд бас хэвээрэл манайханд байгаад идэх юм байлээ. Great Wall Motors-ын хувьд бол бүр 84 одоо энэ чинь 42 жил болж байгаа түүхтэй машин байгаа байхгүй юу? Тэгээ сүүлдээ энэ чинь хувьчлаад одоо 100% болцсон. Одоо ингээд хөгжүүлэлтүүд нь одоо бид нар бүр маргааш R&D Research and Development дээр бас очих юм байлээ. Яаж хөгжиж байгааг бас бүгд харцгаая. Тэгээд үнэхээр одоо энэ чинь нөгөө статистикийн тоо өөрөө хэлж байгаа байхгүй юу? Дэлхийд нийт борлогдож байгаа машины 34% нь одоо хятадын машин байна. За тэн дээр бол одоо жонглох нь BYD, Great Wall Motors хоёрын машин байгаа байхгүй юу? Энэ чинь айгүй олон төрлийн машинууд байгаа шүү дээ. 34%. Тэгээд хятадууд юу ярьж байгаа одоо ер нь нийт борлуулж байгаа машины 50% хүргэнэ гэсэн ийм том зорилт тавьсан л одоо ажиллацгааж байна да. Тэг яг би зөвхөн санаж байна одоо нөгөө хятадуудын дэлхийн машины зах зээл дээр орж ирэх гээд тактика их зүү сонгосон байгаа байхгүй юу? Тэгээд ковидын дараа л ерөөдөө бүүн болж байгаа шүү дээ. Айгүй гоё дизайнлаг машинууд хийгээд эхэлсэн те цаанхан санаж байгаа те. Дээрээс нь дизайнаас гадна үнээрээ те. Үнээрээ эн чинь зарим нэгэн тохиолдолд бүр яг ижил төрлийнхаа машинаас бүр 2 дахин хямдхан машинуудыг санал болгож ирсэн шүү дээ. Тэгээд одоо эргээд харсан чинь одоо нөгөө Toyota одоо юу гэдгийг те Hyundai за цаашаа нөгөө дэлхийн мангасууд чинь хоцрох гэдэг гэдгээ мэдээд дизайнераа одоо хятадуудтай өрсөлдөж ихэдэг болчиход байгаа байхгүй те. За Great Wall Motors ч бол өөрөө маш олон жилийн түүхтэй. Тэгээ манайхан бол яг нөгөө илүү танк тэгээ хаваал тэгээ дандаа оффроуд тал руу мэдээ манай улс ч өөрөө оффроуд улс болохоор одоо аргачлал тэрэнд оруулна л да. Гэтэ маш олон сегмент тав анзаарч байгаа суудлын жижиг тэргүүдж байгаа. Одоо ингээд сүүлийн үед одоо ингээд бүр тансгийн тансаг зэрэглэлийн V гэдгийг шүү. Одоо доогоны нөөж нь V гэдэг. V гэдэг нь энэ компани chairman юм байна. Тэрнийхээ нэрээр нэрлэлсэн ийм брэнд үүсгэсэн. Одоо тэгээд яг хуу ерөнхийдөө бол одоо Great Wall Motors-ийн Lexus гэж хэлж болохоор байгаа даа байхгүй тий. Үнэхээр гоё тансаг хийж байгаа. Ялангуяа энэ van man-ыг бол бүр амар гоё хийж байгаа юм байгаад байна л та. Тансаг машины энэ ард нь сууд юм дөө.
ороод суунгуудлаа дааж хятад яриад их юм да. Хятад мэдэхгүй юм да. Оо, нартлын суудлын бодлон шууд босч шít. Оо. За энэ бол бүр гоё хийчихэ энэ арга. Одоо сүүлийн үед энэ ийм тансаг зэрэглэлийн вайнууд ч амар модонд орсон. Бүх одоо те одоо ялангуяа миний мэдхийн Токиод одоо сумоноор бүгд ийм вайнер явдаг болсон шүү дээ. Оо нараа ингээд гоё дэлгэцтэй юутэй ингээл. За тэгэд машинаар зогсохгүй Great Wall Motors ч бүр мотоцикл хийдэг юм байна. За бүр энэ ч өөрөө Vega тэр chairman ч өөрөө мотоциклд айгуу дуртай нөхөр ингэнэ. Тэгээ мотоцикл хөгжүүлэхдээ бүр макс хөгжүүлсэн байгаа байхгүй те. Таагүй анзаарч байгаа бол энэ нараа 2000 cc. 2000 cc гэдэг чи одоо машинаас том мотор шүү дээ. Одоо жишээлбэл Leopard 5 чинь 1500 шүү дээ. Тэгээ турботой. Тэр чинь машинаас том мотортой байгаа байхгүй юу? Энэ банк одоо нэр энэ яагаад байгаа юм бэ? Энэ бүр амар хийх юм аа. Тэгээ айгүй тухтай гэнэ. Энэ чинь одоо нэг хятадч өөр нэг айгүй их юу хурдны зам ихтэй болсон. Хурдны замд яг машин барьж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрүүлцгөөс ийм мотоцикл хийнэ гэл энийг хийсэн юм байна л та. Айгүй гоё тухтай. Суудл муудлан халан хөрн. Одоо яг энэ чинь хятадч айгүй олон бүстэй хойшоо өвөр Монгол руу явхад хасах градустай явхад цаашаа доошоо Юнан руу явхад нэмэг 20 градустай болж гिचчихэд те. Тэр мэрэнд бол одоо ингээд зориулж ийм мотоцикл хийсэн байна да. Энэ нөгөө хэвтэй мотор гэдэг юм а. Одоо нөгөө мотор чинь V мотор, I мотор, хэвтэй мотор чинь боксер гэдэг үү? Одоо гээд баг бокс гэдэг юм уу яах гэдэг юм. Тэгээ 8 цилиндртэй хэвтэй мотортой. V чинь болохоор ийм мотор гэдэг шүү дээ. I нь болохоор босоо мотор чинь ийм. Энэ болохоор ингээ хэвтэй мотор байгаа байхгүй дээ. 8 цилиндртэй. Жинхэнэ мангас байна энэ бол. Сууж моход ямар гоё эвтэйх юм. Үнэхээр холын зам амд явхад бол үнэхээр супер хийсэн байна л та. Сово гэдэг энэ мотоциклын хөгжүүлэлт чинь бүр 3 жил хийсэн юм байна л та. Тэгээд 100 сая юан хөрөнгө оруулалт хийсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэгжээж өнөөдрийн төвшөнд энэ супер идэл бий болж байна. Энэ хараа гоё хөгжимтэй юм биш. Одоо нэг хөгжимчөө хүн чинь одоо хамгийн түрүүнд энэ яригчдад хараад ийм том яригч маригчтай. Айгуул air condition байгаад та. Тэгээ аваачгүй байдаг тий. Агаараа air condition хийж байгаа тий. Одоо ингээд дээшлээд байгаа байхгүй да. Энэ internal combustion engine гэдэг одоо манай бид нар болгон дотоод шаталтын өдгөр тий. Дотоод шаталтын өдөр байгаа байхгүй. Одоо ингээд дээшлэх юм бол HEV буюу одоо биднийхээ нөгөө hybrid гэж яриа сурчин тий. Hybrid хөдөлгөөр одоо ийм байна. Одоо энэ жоохон батарейтай. Ингүүд одоо plug-in hybrid болчихж байгаа байхгүй тий. Батарей нь илүү томроод илүү одоо явдаг болоо тий. За тийм бол дараагийн төвшөнд очиж чинь зөвхөн батарейгаар явна. За тэгээ одоо бүр дээдлийн төвшөнтэй гэсэн чинь одоо FCEV гэдэг нь миний ойлгосноор одоо нэг ус төрөгчтэй ямар ч хаягдл байхгүй одоо энэ нэг бодитоор ингээ харуулсан байна л да. Одоо батарей ч одоо ийм том байгаа юм байна шүү дээ. Яг нэг доор ингээ байрлалцсан. Одоо энэний өвчин ч л одоо нэг машин өчөө одоо ингээ ерөөсөө ямар бензин хэрэглэхгүй 200 км явна гэдэг чинь энэ нийл үж байгаа юм дээ. Great Wall Motors-ийн нэг 5 шатлыг танилцууллаа шүү дээ. Ямар шатал байдаг тэгсэн. Great Wall Motors-ийн юу хийсэн гэж энэ жилийн 1 сард бүх тэр 5 шаталт нь таарах үз Great Wall Motors One гэдэг платформ хийсэн гэдэг байгаа байхгүй юу. Тэр нь яадаг платформ гэсэн чинь бүр AI дээр суурилсан платформ гинэ. Тим хийсэн. Тэрний анхны загвар нь одоо энэ миний харуулдаг байгаа энэ V9X гэдэг энэ загвар юм байна л да V. За энэ тэгээд яадаг платформ гэхээр одоо мэдээж AI дээр суурилсан гэхээр одоо илүү одоо юу гэдэг нь гэрэлж идэх гоё асаад бүх юм хянжмнаад гэдэг тэрнээсээ илүү одоо энэ машин хүн төрөлхтөн машин хийхдээ хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй юм чи ерөөсөө safety шүү дээ аюулгүй байдал нь хамаагүй сайжирж байгаа гинэ. Одоо энэ чинь нэг одоо аюулгүй байдлын их олон стандартууд байдаг юм л да Америкийнх байдаг, Европынх байдаг. Тэр болгонд очиод хамгийн дээд үнэлгээ буюу Plus 5 гэдэг үнэлгээг авсан тийм платформ гинэ. Амар юм сэтэж шүү. За тэгээ энэ нарийн ширийн мэдээллүүдийг одоо бид нар энэ Бауден гэсэн баха энэ дэс 100 гаруй километр байдаг хот байдаг юм байна. Тэнд Great Wall Motors-ийн үйлдвэр байдаг. Тэр үйлдвэрээр биднийг оруулна гэж байна. За өчтөр Бээжин авто шоугаа үзчихэд Бауден гэсэн баха. Одоо нэг 140 км Бээжингээс хурдны галт дээр суугаад сүнг гэдэг 140 км-ыг бас 28 минутанд яваад байгаа мó яагаад байгаа нэ. Сүнг гэл ороод ирлээ. Буудлын дээрээ буусан ч ерөөсө хайшаа салсан Great Wall Motors. Тэгээд нэг мангар том самбар байдаг. Энд одоо үйлдвэрийн зураг хажууд нь бас нэг тийм тест драйв хийдэг хурдны зам ам байгаа юм ааш. Тэр мэлүү айгуул бидрийг авч явуулж магадгүй энэ юм хийсэд найтах гэдэг юм баг та. За тэгээд галт дээрээс буугаад бид чинь тосч аваад нэг буудалд буулгаад ингээл ресепшн дээр очиод паспорттой өгөөл яасан чинь та нар манай энэ зочдлын хамгийн анхны зочд гинэ. Бүр хамгийн анхных юм өгсөн тийм гэсэн.
그래서 урд өмнө хийж авч байгаагүй. Дүүнгэж та нарт зориулаад одоо ингэ нээлттэй хийж байна. Цоошин Аморе гэдэг нэртэй бүр гачин гой зочдод биднийг буулгалаа. Тэгээд өглөө босоод наашаа энэ Great Wall Motors Research and Development Center гэдэг энэ том байшин байна. За энэ бол одоо яг нэг одоо Great Wall Motors-ийн одоо зүрхэн гэж хэлж болно л да. Одоо сайн нэг үзэсгэлэн дээр нэг хэмэл оюун ухаан дээр суулсан платформ гэж би та бүхэндээ танилцуулж ирсэн шүү дээ. Тэр мөрийг чинь хөгжүүлдэг газар чинь одоо энд байж байна да. R&D руу нь ороод хараад ирлээ. Оо манайхын бүжил манайхын бүжилээр сүйд болж байна. Тэгээд юу юм бэ? Дотор зураг авч болохгүй юм байна. Гарчгүй үстэй энэ ч одоо хамгийн бүх нууцнууд энд байж байгаа. Нэг нөхөр орж ирээд оо энийг яаж хийдгийг ингээд одоо ямар тагнуул хийгээд хэлтэй шүү дээ. Тэгээд дотор зураг авч болохгүй гээд гараад ирлээ. А гадаа бол одоо дураараа зураг аваарай. Бүжиглээрэй гэж болж байна. Манайхан бүжиглж байна. За тэгээд бүх машинуудаа энэ ингээ гоё тавьсан байна да. За ёстой янзын юм үзлээ. Энэгээр ингээ сайхан явж үзүүллээ. Ер нь ийм байх шүү. Одоо нөгөө шинэ систем гаргацсан юм байна. Яг бид нар одоо машин дээр жишээлбэл нөгөө ACC гэж ярьдаг шүү дээ. Adaptive Cruise Control сүйдээ чинь хөгжөөд ICC ч болов, Intelligent ч болов те одоо ингээд тэгсэн юун тэр ACC, ICC мисс чинь бүр цаашаа болж. Эдгээр юу хөгжүүлсэн байна гэж NOAA. Энэ Way ямар юус гэдэг вэ чинь? GS те. Way GS гэдэг сая машинаар нь явууллаа. NOAA гэдэг юм хөгжүүлсэн юм байна. За түрүүний нөгөө би тайлбарлаад байсан нөгөө нэг хэмэл оюун ухаан дээр суурилсан нөгөө платформ чинь яг жинхэнэ утгаараа энд ажиллаж байна. Тэгэхээр NOAA гэдэг нь Navigation on Autopilot гэдэг. Autopilot гэхээр онгоцны нөгөө онгоцны нисгч чинь орж ирээд шууд хөөрчөөл тэгээд нэг конор дараад автопайлот дээр нисдэг штэ өөрөөсөө ингээс суугаад яг тэрнтэй. Юусе тэгээд ойлгож болох юм байна. Нэг ёсондоо одоо гэрээсээ гарлаа. Ажлынхаа хаягийг хийлээ. Тэгэл болоо. Тэнгүүд энэ чи автоматар өөрөө ямар замаар яаж хурдан явах уу, яаж аюулгүй явах уу, юу гэдэг бүх юм сонгоод гэтээ та мэдээж жолооны урдны харсан л та. Гэтээ барихгүй. Ингээл машин ч ингээд өөрөө явчих юм шүү дээ. Гот ийм болцсон байна дээ энэ нөхөр. Миний мэдхээр Tesla-ийн автопайлотдаг байгаад гэж санагдаад байна. Тэгэл одоо энд байж шүү дээ. Буруу хийж магадгүй шүү гэтээ мэдгүй. За гэтээ надад нэг бүр нэг яг урлагийн хүний хувьд нэг гоё юм бүр таацсан тэрийг олж үзье. За урлагийн хүмүүс юу н гоё гэж. За стен дээр би одоо олон машин ингэж онгоод шүү дээ. Яг манайхан мэдээж тэгээд нэ. Ара би одоо ингэж ярихаар нэг одоо дотор ороод ярихаар 1 2 шууд цоортой микрофонтой тушаад үзээдэлээ. Let me go home. I'll be alright. I'll be home tonight. I'm coming back home. Wow. За энэ бол одоо бүр арай л агсан төвшөнд очсон байна. Одоо сая нэг амьдрал дээр нэг тохиолддог зүйл шүү дээ. Одоо бид нар тэгэл ордны зам ам дээр эсвэл шороо морон зам дээр ингээд явчихснаа явцгаад ар сууж байгаа хүмүүс оо яа биз бар байна гэх нэг жолооч сонсдгоо шүү дээ. Шууд микрофоноо залгаад амар айж гараад жолоочоо нэг биз ч мар л биш шүү. Ай нөгөө тийм шууд сонсох юм шүү дээ. Энэ үл тасарч дээ ёо. Энэ одоо танк 400-аар би та бүхэнтэй манай Авал Монголиуд дээр очиод танк 300 танилцуулж ирсэн, 700-ийн танилцуулсан, 500-ийн танилцуулсан. Энэ чинь нэг налуу зам дээр би анхудаа явж үзчихсэн шүү дээ. Энэ ямар гоё юм бэ? Яа, 190-тэй явж байна да. Ямар мэдрэмж алах те одоо 190-тэй явж байгаа гэдэг ямар ч юм юу аах. Яг гоё тайван гэл. Супер шүү дээ. Тэнгиж хийгээд юм да. Машиныг. Яа, танк бол нэрээ бас. За энэ нөхөр яг удаа явж хажуудлаа нөхөр. Яа. 190-тэй явсаар байгаа болоо та. Хамгийн хурдаа санийх төр хийдэг юм шиг шүү дээ мөгөө юу? Тийм байна те. Энд л бас хийж байна. Гойда. Гойда гэдэг чинь хурдан гэсэн үг шүү. Манай жолоо сая нэг яа гэдэг шиг. Өө энэ 180 ч зүгээр нэг энгийн юм болцсон юм байна шүү дээ. Үйлдвэрээ зүгээр энэ том үйлдвэрээ чинь хэдэн минут хүрэхгүй тойр айчих юм шүү. Ахад яа за энэ бол тасал
тасцсан гоё мэдрэмж байд юм байна энэ бол нэрээ. Би түрүү автобусаар энэгээр ингээ явсан байхгүй. Энийг харж байгаа. Энэ одоо юу 70 юм болсон чинь хурдны зам байсан юм шиг. Тасархай юм. За тэгээд одоо өнөөдөр хурдаас гадна одоо зигзаг, за тэгээ acceleration буюу хэр хурдан одоо секунд нурдаа хууч гэдэг юм уу. Ингээ нөгөө гинтээ ус гарангууд хажуу тишээ яваад буцаа зам руу ороход хэр тогтвортой байна ч гэдэг юм уу. Янз янзын тест одоо хийж явах шиг байна. За эйг. Wrong. Зүзүүстэй. Дахиад гэдэг одоо хятаар хэлж сурах юм бол тэгээд явах нь шүү дээ. За эйг. Тэгээд энэ дээр 200 Юу нэ? Лямбай. That's. Яа, энэ бас түрүүнээс хойш амар цоройд байгаа шүү дээ. Манай жороос тэнхэр. Яа. За явсан шүү нахаа. Надаа нэг 200 өргөд өгөөч гэж гуйцсан байгаа шүү жогоочсон. Яа, 160. Одоо энэ тэгшин дээр 170. Урд машин байгаа болохоор бас болохгүй л дээ. Урдлын машиныг явуулж байгаа жоохон яаж яагаад явах юм бэ та. 170. 180. 191. Гიშгэдэг. Явахгүй байна. Яагаад тагшгаа. Safety-гээ бодоод тагшгаа. Манай тийг хайрлаад байл та. 102-т. Түрүү бас 192 төрсөн яг. 192 доод явд юм. Эсвэл цаанаас заасан тийм одоо самаагүй гэж болохгүй. Гадны хүмүүс ээж гэдэг юм одоо юу гэдэг те. Эдгээр бүр хурдан хасчлаа шүү дээ. Тасархай явд юм байна. Мюнхнээс Берлиний зам дээр юутэй ямар машинтай BMW 740-тэй 200 өссөн шүү. 200 үдсэн. Эвгүй юм бэл. 200-таа явж байхад хажуугаар шүк гэж мотоциклд очиж чадсан. Амар тий. Дөрвөн зам байна. Алигээр явах хамгийн амар арил явсан. Хамгийн амар арил явлаа зэл. Ёо, it's сивгүй биш аргасаа ингэж гэдэг юм шиг тий. Ямар юм бэ? За дараагийн тест. Одоо янз янзын кондишнтэй замаар. This way, right? 1, 2, 3, 4, 5. You like all can go. Okay. Дураараа л яв гэж та. Хамгийн эвгүүнүүдээр л явъя. За энэ гоё чулуутай. Oops. One more lap. Янз явах юм байна дөө. 500 одоо уг лакшери машин шүү дээ. Тэгэхэд бол ингэж явж байна да. За энэ чулуун дээр нэг иймэрхүү явж байна манайхаа. За дараагийн зам нэг иймэрхүү одоо зигзаг юу гэх юм бэ те. За нэг иймэрхүү замаар бол нэг иймэрхүү явж байна. За. Энэ дэржигнөр. Энэ гоё явж байна да. За нэг иймэрхүү замаар. Lucy Abdo. Slow. Don't worry, I'm a good driver. Okay. За үнэхээр гоё юм байна. Энд чинь бүр ингээд янз янзын замтай ингээд вэж байж, зигзаг байж, хурд цар устаач байж, тэгээд бүр үнэхээр супер гоё experience шүү. Тэгээд 500 явж байгаа гоё юм байна. За дараагийн тест. Bye. Oh, very good. Thank you. Wow. Okay, thank you. Nice. Finally. Yeah, finally. Үнэхээр гоё юм байна. Энэ 700 ярих юм байна. Гаранд айгүй гоё эвтэйхэн. Тэгээ нөгөө урд явж байсан нөхдөл нөгөө замын тэмдгийг дайраа хийх голд болж байгаа юм. Тэр нь шүлцгэж бас нэлээд юм боллоо тий. Энэ гоё юм байна. Үнэхээр гоё юм байна.
дэрүүд нь арай шууд цав цагаан болж байгаа. Дэрүүд нь бүгд дийдвэрсэн. Алга ташаад. Алга таш тийм үү? Тийш ардаа. Тэгээд чи нөгөө энэ жижиг машин гэхэд битүү юм гэдэг нөгөө бүх мэдээллүүдийг авч байгаа байхгүй. Одоо хүүхдийн толгой нь яаж ийн, нуруу нь яаж ийн, хүзүү нь яаж ийн бүх юм ингээд дойлын одоо баг тэрнэж баг багтаа хэмждэг юм байна л да. Тэгээд хэдэн дронч тоош нисээд байгаа гэрэл чийдэн асаад бас сүртэй юм байж юу яг үзэхэд гоё юм байна. Тэр нэг тестүүд дээр ногоон датанууд гарч ирээд байгаа. Бодвол тэнцсэн гэж байгаа юм байна. Би тэр ашгүй харингүй GoPro-той явж байгаа. Тэгээ GoPro-гийн ч ойрхон тавиад бас бичиж болдго юм байна. Хүмүүс тэгээд агаар тавьчих чинь GoPro маань бас мөргөлдчихлээ. За тэгээд үнээр юм маш 3 өдөр маш гоё юм үзлээ. Тест драйв хийлээ. Хамгийн сүүлийн өдөр ингээд ослын тест гэдэг үү юу гэдэг те одоо crash test. Тэрийг ирж одоо бодтоор нь үзлээ. Битүү хүн үздэг юм байна. Энд ч одоо ингээд баг одоо Great Wall Motors-ийн бүх дийлрүүдийг цуглуулаад жилдээ нэг юм гоё арга хэмжээ болдго юм байна. Энэ арга хэмжээд урьсан Хаваад Монголынхаа хамт олон маш их баярлалаа. Айгүй гоё experience боллоо. Дээрээс нь би өөрөө машинд маш их дуртай хүнийг жилдэггүй. Өөрөө бас одоо нэг дилер болоод нэг жил гараа болж байгааг жилдэггүй. Маш олон юмыг сайхан мэдэж авлаа, сурж авлаа. Айлуулахаар та бүхэндээ бас сайхан тайлбарлахыг хичээлээ. Тэгээд үнэхээр ийм шоу үзэх гоё байдаг. Тэгээд энэ жилийн шоу Шанхайд болох юм байна. Бүгдээрээ Шанхайд уулзцгаая. Хаваад Монголиад маш баярлалаа.